Сайн байцгаана уу? Төвийн бүсийн иргэд та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлж шинэхэн дугаараараа үзэгч та бүхэндээ орон нутгийн онцлог мэдээ сурвалжлагуудаа томилон үзүүлнэ. Эхний мэдээ. Малажхуу газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг бүтээмжийг нэмэгдүүлэн орон нутагт шинээр ажлын байрыг бий болгож нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрийг оруулсан тэргүүний малчид тариаламжтай амжилтыг үнэлж Монгол Улсын засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны ээлжид хуралдаанаар улсын аварга малчин сайлчин фермер тариаламжтын нэрсийг зарласан билээ. Тэгвэл Сэлэнг аймгийн хөдөр сумын Аривын бэлчээр компани улсын хошин аварга тариаланч хамт олон боллоо. Манай телевизийн сурвалжлах баг инхүү Сэлэнг аймгийн хөдөр сумаас дараах мэдээллийг бэлтгэлээ. Модон могоо жилийн сар шины босгон дээр Сэлэнг аймгийн хөдөр суманд үйл ажиллагаа эрхэлдэг Аривын бэлчээр компани хамт олонд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Төвийн бүсээс сонгогдсон улсын их хурлын гишүүн, Сангийн сайд Болтын Жавхлан, улсын хошин аварга тариаланч хамт олонны шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуул өгч баяр хүргэлээ. Аривын бэлчээр компани нь 2008 онд байгуулагдсан бөгөөд 2400-га эргэлтийн талбайд үр тариа, тэжээлийн ургамал тариалж 20 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг байна. Тус компанийнхаа 2017 онд улсын аварга тариаланч толон болж байсан бол амжилтаа ийхүү баттгаж 2025 онд хошин аваргууд болоод байна. Аривын бэлчээр компани аймгийнхаа хэмжээнд нэгж га талбайгаас хамгийн их ургац авсан аж ахуй нэгжээр шалгарсан төдийгүй шилдэг татвар төлөгч хамт олон юм а. Мөн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож газар тариалангийн салбарт техник технологийн шинжилгээг амжилттай нэвтрүүлсээр байна. Газар тариаланд хөдөр суманд чанартай будаа авахын төлөө биднээс ажилласан. Гол нь будаага чанартай яаж авах уу? Будааны шаардлагыг одоо стандартын шаардлагыг яаж зөв барих уу? Энэ тал дээр биднээс одоо хөрстөөгөө сайн ажиллах, бортоогоо зөв өгөх. Ер нь ингээд одоо 17 онд биднээс улсын аварга боллоо шүү дээ. Энэс ч бас 3-4 жил ингээд ургацын байдал дээш доошоо болоод ирэнгүүт биднээс ургацаа чанаржуулах тал дээр биднээс ажилласан. Манай хөдөрчин бол бороо хор ихтэй. Энэ нутаг бол нэг тийм онцлогтой нутаг л та. Тэгээ энэ нутгаас биднээс ургацыг чанартай ургас авахын төлөө манай баг хамт олон сайн ажилласан. Жавхлан сайдтай бол маш их баярлалтай. Ягаад гэвэл ер нь газар тариалангийн мөс нутгаар маш их явдаг юм аа. Жавхлангийн даваа тал. Тэр нь тариаланч хүний энэ зовлон бэрхшээл, хүндрэл бүхэл юм амар байхгүй шүү дээ. Бүх юмыг ойлгодог хүн бол манай Сангийн сайд Болтын Жавхлан байдаг. Таныхаа яг санаачилсан тэр бизнесийн санаачлагыг илүү их дэмжиж ажиллахыг л одоо зориод яг энд хамт олноо бүрдүүлээд яг үйл ажиллагааныхаа чиглэлийг хамтран хийгээл явж байна да. Тэгээ одоо манад яг тогтмол нэг 17 хүн яг ажилдаг. Ачааллын үеэр бол туслах ажилчнуудыг авдаг 10-20 хүн. Ер нь бол Сэлэнг аймгаас хөдөр сумаас гээд гэрээт ажилтнуудаа аваад ажиллаж байгаа. Альваа ажил ер нь нэг хүний бүтэл амжилт байдаггүй. Багаараа ажилдаг олон хүний оролцоо одоо хамтын ажиллагааны үндсэн дээр энэ их амжилтыг бүтээдэг. Тэгэхээр бүх хүмүүстээ баярлал талархаж байдаг. Өдөр алган л одоо бодож явдаг. Аривын бэлчээр компани нь боловсруулах үйлдвэрлэлийг чанартай түүхийн эдээр хангаж, эрүүл аюулгүй хүнсээр хүн амаа хангах үйлсэд хүчин зүтгэж байгаад нь талархаж байгаагаа Сангийн сайд Болтын Жавхлан онцлон баяр хүргэлээ. Хошин аварга хамт олон Төвийн бүсийн иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж амжилт хүсье. Хөлбөрт анхаарал хандуулж байгаад баярлалаа. Иргэд жолооч нартаа анхааруулга сэрэмжлүүлэг болох үүднээс бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Угсан нүхэнд автомашин унснаар ард нь зорчиж явсан жирэмсэн эмэгтэйн игэмний яс болон хавирганы яс нь хугарч улмаар дархны нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн угсан нүх цэвэр усны шугам хоолон гэмтлийг засварлах шаардлагаар хугацсан нүх бөгөөд хамгаалалтын хаалт тууз татагдсан байсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна. Инженерийн шугам холон ажил хийгдэж байсан буюу шинэ дархан шинэ хороолын арын зам дагуу хамгаалалт хаалтын тууз татагдсан байсан нөхөнд Toyota Prius 41 маркийн суудлын автомашин унснаар ард нь зорчиж явсан 7 сартаа жирэмсэн эмэгтэйн игэн болон хавирганы яс нь хугарч гэмтэл аван нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээллээ. Жолоочийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд тус хэргийг Дархуул аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Урьдчилсан мэдээллээр өглөөний 8 цагт өглөөний хурцнаар игц өөдөөсөн туснаар санамсар болгоомж байдлаас үүдэн хажуу тийш дарж улмаар нүхэнд унсан гэсэн мэдүүлгийг өгчээ. Тухайн автомашины жолооч тухайн үед такси үйлчилгээ эрхэлж байсан тодорхой байсан бөгөөд жирэмсэн эмэгтэй ард нь зочиж явсан гэлээ.
За та бүхний амрыг ирээ. Тэгэхээр 2025 оны 2 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 11 минутанд тус цагдаагийн газарт одоо усан нөхөнд машин унсан байна гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. За үүний дагуу бас онцгой байдлын газарт мэдээлэл өгч одоо унсан машиныг бас татан гаргаж одоо ямар шалтгаанаас болж унсан талаар одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж явж байна. Нөхөнд унсан тээврийн хэрэгсэлд арын судал дээр зорчиж явсан. За 37 настай эмэгтэй одоо бидээ гэмтэл авч одоо эцсийн эмнэлэгт одоо хэвтийн эмчилүүлж байна. Харуулах хаалт одоо байсан. За ус угийн гарсан гэмтлийг засварлах явцад хугацсан нөх байсан. За тухайн одоо нөхийг тойруулж одоо ус угаас одоо юу гэдэг нь иргэдэд анхааруулах сэрэмжлүүлэх хаалтууд бол жох журмын дагуу одоогийн байдлаар хийгдсэн байсан. За тэгээд үүн дээр одоо хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчигдсөн үгүй хэсэг талаар одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. За энэс илүүтэйгээр одоо та бүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх одоогоор боломжгүй байна. За ер нь одоо иргэд жолооч нартай хандаж хэлэхэд бол одоо цаг үеийн нөхцөл байдлаас шалтгааллах мөн одоо юу гэдэг осол гэмтэл эвдрэл гэмтлээс шалтгаантайгаар одоо Тархуу уул аймагт одоо олон тооны одоо олон газруудад одоо чааштай ч гэсэн одоо нүх ухах ийм зайлшгүй тохиолдол гарч магадгүй. Бүтээн байгуулалт хийж байгаа явцад тэгэхээр одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань өөрсдийн аюулгүй байдлаа марсетер хангаж зорчих шаардлагатай байна. За мөн одоо удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр болгож байна. За баяр холбоотой болгож байгаатай холбоотойгоор бас замын хөдөлгөөний ачаалал бол эрс нэмэгдэнэ. За одоо юу гэдэг олон хүн цуглардаг зах худалдааны төвийн орчмуудад болон их томоохон их дэлгүүрүүд за мөн одоо хөдөө орон нутгийн замд одоо тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн маш их нэмэгдэнэ. За энэ цаг хугацаанд бас иргэд маань та бүхэн за маш сайн анхаарал болгоомжтой зорчиж одоо суудлын бүсээ бүсэлж зөвшөөрөгдсөн хурдыг тогтоосон хэмжээнд нь одоо зорчиж явахыг бас жолооч нартай цагдаагийн байгууллагаас анхааруулъя. За бид та бүхэндээ яг түрүүний мэдээлж байсан осол гарсан хэсгээс шууд мэдээллийг үзүүлж байна. Тэгэхээр энэ бол яг цэвэр усны шугам болготой холбоотой усан нөх юм байна. Илүү дэлгэрэнгүй яг ямар учиртай ухагдсан нөх вэ? Тухайн үед яг хамгаалалт хаалтанд байсан уу? Бусад одоо холбогдолтой зүйлсийн талаар тодруулахаар Дархан улсын хувьцаат компани албаны даргатай уулзаж байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Тайлбар одоо ямар учиртай усан нөх вэ? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За бид нар 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс ахгуулаад энэ дээр шугам хоолойн гэмтлийг бол устгахаар бол за эхний ээлжний яг мэрэгжлийн байгууллагууд Дархны захиргааны захиргааны төвөөх станц за мэдээлэл холбоо зэрэг байгууллагуудаар бол тухайн газрын кабелийг жигнуулаад за ажил их зөвшөөрлүүдээ бол аваад өчигдөр бол энэ ажлыг бол эхлүүлсэн байгаа. За энэ ажлыг эхлүүлдэг хамгийн гол шалтгаан юу вэ гэвэл тухайн яг сольж байгаа шугам маань газрын дор байгаа. Мөн дээрээс нь 3 дахь гинэний зам орол дээрээ тавигдсан учраас цэвэр усны шугам маань замын дор орчод байгаа. За энэ цэвэр усны шугам замын дор орсон байгаа шугам нь диаметр 200-ийн хуванцар шугам одоо замын дор орсон. Тухайн шугам нь одоо Хүслийн отхон 25 дугаар хороол, 24 дугаар хороол, за 23 дугаар хороол, 31 дугаар хороол, 13 дугаар хорооллуудыг тойрог системээр хангадаг даралтыг өсгөж өгдөг хамгийн чухал шугам байна. За энэ шугамыг ажилд оруулахын тулд бид нэр одоо яг ингээд графикийн дагуу одоо ингээд энд бол одоо арай нэг цагаагаар дулаарж байгаа үед энэ гэмтлийг устгахаар бол ажиллаад өчигдрөөс бол ахгуулаад энэ гэмтлийг устгахаар ажиллаж байна. За энэ гэмтлийг устгах ажил маань яг энэ дөрвөн замын голд байгаа худгаас за энэ хүртэл нийтдээ 90 м шугамыг диаметр 100-ийн ган шугамаар сүвлэх ажил хийгдэж байгаа. За энэ сүвлэхийн тулд бид нэр 6 м-тай урттай турбаг сүвлэхийн тулд дахиад цаана 2 м-ийг гаргаж өгөөд 8 м урттай за 3 м-ийн гүнтэй 2-оос 3 м-ийн өргөнтэй ингээд ажлын талбайг бол бид нэр бэлдэж өгсөн. За энэ ажлын талбайгаараа бид нэр хүнд машин механизм буюу экскаватор оруулаад тухайн шугамаа нааш нь түлхэх за цааш нь болгох ингээд ажлын талбайгаа бэлтгэж өгөөд энэ ажлыг бол өчигдөр ингээд эхлүүлсэн байна. За энэ эхлүүлсэн ажлынхаа өчигдөр өглөө бид нар 9 цагт энэ ажлыг эхлүүлээд за орой 22 цаг 30 минутанд бол бид нар энэ ажлыг зогсоогоод маргааш өглөө өргөжлүүлэхээр бол зогсоогоод тухайн газар дээр бол аварын туузыг татаад за одоо та гэдэг бас энэ харж байгаа энэ конус хэлбэртэй гэрэлтүүлдэг энэ гурвалжингуудыг бас ингээд яг тавиад эднийг бол бид нар бичлэгээр баталгаажуулаад за яг манай байгууллагын зүгээс бол яг хөдөлмөрийн аюулгүй байдлыг бол хангаад одоо ингээд аварын тууз конус хэлбэртэй гэрэлтүүлэгч гурвалжин энэ зүйлүүд бол тавиад буусан байгаамаа. Сошиал орчинд бол нэгэн иргэн бас мэдээллийг тавьсан байсан л да. Ус угийнхаа яагаад ингээд өвлийн хүүтэнд хүнлэн охлол хийж байгаа юм бэ гэдэг зүйлийг бол мэдээлэл тавьсан байлээ. Энэ л дээр бас ямар тайлбар, хариу тайлбар өгөх боломжтой. За угаасаа яг одоогийн нөхцөл байдалд бол техникийн нөхцөлийг бол буюу энэ газар шорооны юмныг бол яг аль
албан ёсны энэ газар шорооны ажлыг бол хувь хүмүүс болон аж ахуйн нэгж байгууллагуудыг бол хуулиараа хоригдсан байгаа. Манай хийгдэж байгаа ажил бол шугамын одоо гэмтлийг засварлаж байгаа ажил учраас бид нэр 24 цагийн өдөр шүнж байсан, халан хүйтэнч байсан хамаагүй л энэ ажлыг хийж яадаг. Тэгэхээр энэ бидний үндсэн яг зарчмын гол асуудал мөн дээрээс нь томоохон энэ 4-5 хорооллыг бас ингээд усаар хангах, за усны даралт унж байгаа асуудлууд байгаа учраас эднийг бол засварлахаар бол ажиллаж байна. Тэгэхээр ямарваа нэгэн өөр газрын холболт хийх ч юм уу энэ зүйлүүд бол байхгүй. Та гэж ч одоо ингээд зураг дээр ингээд бүх юмнууд нь байж байгаас ингээд бичлэгээр хүмүүст баримтжуулаад харуулад өгөөрэй. Мөн одоо манай зүгээс бас та гэдэд яг энэ тухайн орчныг тухайн өчтөр орой бүгднгийн ингээд бас бичлэг хийгээд авцсан байгаа зураг байгаа тэр зүйлүүдийг бас та гэдэд бас мэдээлэл болгож өгч иргэдийн бас буруу ойлголтуудыг залруулахгүй бол ус сувг одоо өөрөө буруу юм хийсэн юм шиг иймэрхүү юунууд бас ингээд яваад байна л да сошиалор тэр энэ юунуудыг бас залруулах тэр мэдээллүүд бол биднээс өгөө. Тэгэхээр цэвэр ус бол хүний анхдагч хэрэгцээ байдаг. Цэвэр ус бол хизээ таслах ёсгүй байдаг учраас яалтчгүй бас ийм нүх ухаж доотлын шугам болоо засвар хийж байгаа гэж бас ойлголоо л да. Тэгэхээр ер нь барагцаагаар хизээ энэ одоо засварын ажил дуусгаар байна. Мэдээж бол эргээгээд яг энэ усан нүхийг хэвийн байдланд буцаажаас оруулах баха гэж бодож байна. За бид нар энэ ажлыг 2 хоногийн хугацаатай төлөвлөж хийж байгаа. Энэ бол өчигдөр бид нар гол ажил буюу одоо энэ газрын гүн болно ерөнхийдөө 2-оос 2.5 метрийн гүний хөлдөлттэй байна. Энэ дээр экскаватор маань бас нэлээд цаг авдаг учраас өчигдөр бол экскаватороор ухтгаа хийгээд эхний ээлжиндээ 36 м шугамыг бол хийж дуусгасан. За өнөөдөр 90 м шугамынхаа үлдэгдэл шугамыг бол одоо хийгээд одоо 12 м шугам дутуу байна. Тухайн шугамыг хийсний дараа одоо огтлогоогоо аваад хэвийн системд оруулахын тулд өнөөдөр ингээд сумсан цагаар чамаагүй ажиллаад үргэлжлүүлээд ажиллаад хэвийн болгоно. Энэ шугам холбоотой холбоотойгоор ямарваа нэгэн газар ус тасалдсан тохиолдол ерөөсөй байхгүй байгаа. Яг л бид нар энэ усны даралтыг хэсэг хүмүүсийн хэрэгцээг л хангах шаардлагатай хэмжээнд нь даралтыг аваачихын тулд энэ ажлыг хийж байгаа гэсэн үг. Дархуул аймагт жилээс жилд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нэмэгдэж байна. Энэ мэтчилэн шугам хоолойн шинжилэл засварын ажлууд хийгдэх, автозамын өргөдөл шинжилэл цаашдаа ч хийгдэх учраас иргэд жолооч нарыг анхаарал сонор сэрэмжтэй байж мэргэжлийн байгууллагууд ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг стандарт журмын дагуу ханган мөрдөө ажиллахыг зөвлөж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Одоо Дархуул аймгийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар иргэдэд дараах галт өмрийн сэрэмжлүүлгийг хүргэж байна. Дархуул аймгийн нутаг дэвсгэрт ахуй үрээний архиталтаас үүдэж 2 чүн харамсалтаагаар Эрдэнэт амь насаа алдсан хэрэг бүртгэгдэжээ. Тус хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа учраас аймгийн онцгой байдлын газраас дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломж хүгэлээ. Харин иргэдэд галт өмрийн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн юм. Дархуул аймагт бүртгэгдэж байгаа нийт галт өмрийн 80 гаруй хувь нь гэр хороолд бүртгэгдэж байгаа бөгөөд ихэвчлэн фишн зуухны эвдрэл гэмтэл ил задгаа галаас шалтгаалж байгааг анхаарууллаа. За Дархуул аймгийн хэмжээнд 2024 онд объектын галт төмрийн 180 суудагийн дуудлага мэдээлэл авч за 7 хүний амнаас за төр аж ахуйн нэгж байгуулах хувийн ард иргэдийн 4.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. За энэ галт төмрийн тоо хөрлөгийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад за галт төмрийн тоо 31.8% өссөн үзүүлэлттэй байна. За он гарснаас хойш буюу 2025 он гарснаас хойш Дархуул аймгийн хэмжээнд 25 удаагийн объектын галт төмрийн дуудлага мэдээлэл хүлээж авсан 3 удаагийн ослын дуудлагыг мэдээлэлээр онцгой байдлын газрын аламтрах анги аврах нэгжүүд ажилласан байна. За энэ галт төмөр гарсны улмаас 52.5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. За галт төмөр өртөж 3 хүний амнаас за 2 хүн төлөөдөж гэмтсэн гэсэн юм мэдээлэл байгаа. Мэдээлэлтэй ажиллаж байна. За галт төмөрийн гарч байгаа шалтгаан нөхцөл дүгнэлтийг үзэхэд за нийт галт төмөрийн 80 гаруй хувь нь одоо гэр хороол буюу за галт зөвшөлтийн 5 дугаар 4 5 дугаар зэрэглэлийн барилга байгууламжийн хувийн байшин гэрт гарсан галт төмөр эзэлж байна. За шалтгаан нөхцөлийн дүгнэлт хийж үзэхэд за яндангийн цонлолтын галт төмөр бол дийлэнх хувь нь эзэлж байна. Мөн фишн зуухны эвдрэл гэмтэл за захилгаан ашиглалт угсралтын буруугаас болсон. За мөн ил задгай галаас шалтгаалсан галт төмрийн шалтгаан бол дийлэнх хувь нь эзэлж байна. За тэгэхээр урдахгүй Монголын уламжилт сар шинийн баяр балхачдаа холбогдуулаад онцгой байдлын байгууллагаас өрчин сэргийлэх арга хэмжээнд авч хэрэгжүүлээ ажиллаж байна. За он горсноос хойш одоо 5 удаагийн гэр хорооллын гал авилаас өрчин сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж за нийтдээ 1585 айл өрхөөр үүсгэх шалгалтыг зохион байгуулж за 4708 иргэнд одоо галт төмөр гамшигслын айлаас өрчин сэргийлэх ухуулга яриа хийж за үзлэг шалгалтын явцад одоо 257 зөрчлөлийг
илрүүлэн газар дээр нь одоо 18 зөрчлийг арилгуулж за бусад зөрчлийг арилгуулахаар ард иргэдэд заавар зөвлөмжийг өгч ажилласан байгаа. За 1500 ширхэг сэрэмжлүүлэг анхааруулгыг одоо тарааж ажилласан байна. За мөн баярын одоо үйл ажиллагаа болгочтой холбогдуулан онцгой ерөнхий газрын даргын баталсан өдөр дэмжээний дагуу худалдаа үйлчлэгээ үзэрийн газруудаар хяналт шалгалтыг зохион байгуулсан. За мөн одоо сар шинийн баярын өдрүүдээр одоо ачаал тавьдаг сүм хийд шашны байгууллагуудын бас галын илүү байдлаа хангуулах чиглэлийн үсэг шалгалтыг зохион байгуулсан. За энэ шалгалтанд нийтдээ худалдаа үйлчлэгээний 24 байгууллага, за мөн сүм хийд шашны 7 байгууллагыг хамруулсан. За шалгалтын явцад Галтмар аюул төр гэж болцсогүй 144 зөрчлийг илрүүлэн за 48 зөрчлийг газар дээр нь арилгуулж за бусад зөрчлийг арилгуулахаар Галтмар улсын албаны байцаагчийн заавал албан шаардлага 46 мэдээлэл нэгийг хөрвүүлэн за бусад зөрчлийг арилгуулахаар хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. За ард иргэдэд анхааруулхад саршны баяр амралтын өдрүүдэд Галтмар аюулаас урьдчилан сэргийлж за 24 цагийн турш одоо пишин цухны ачаал ихсдэг цахилгаан хэрэгслийн ачаал ихсдэг учраас энэ чиглэлийн одоо зөрчлөөс урьдчилан сэргийлж хараа хяналттай байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх. За пишин цухных аюулгүй байдлыг хангах. За цахилгааны одоо ачааллын шаардлага хангасан уртцах чирглэх. За цахилгаан хэрэглэлүүдэд одоо хит ачаалттай байхаас урьдчилан сэргийлэх. За хараа хяналтгүй одоо ладын за зулын гал мөн одоо хүж зул арцны галыг одоо хараа хяналтгүй орхихгүй байх. Хараа хяналттай байх талаар одоо онцгой анхаарчээ гэж хэлмээр байна. Ерөнхийдөө сүүлийн үед гарч байгаа Галтмарт хүн амь насаа ирсдэг асуудал гарсан. За энэ нь одоо сагдгийн бол шалгаж байгаа. За ер нь бол магадлалаар бол бас архитектын согтуурсантай холбоотой байх болзошгүй. Тийм учраас одоо энэ ахын хүрээний архитектийн асуудлыг бас сэрэмжтэй сонортой байхгүй л энд архитектын согтуурсан үед одоо хараа хяналттай алддаг, ил галыг одоо хараа хяналтгүй орхидог, бизнес цохны аюулгүй байдал алдагддаг. Үүнээсээ болж одоо амьдсах асуудал гардаг. Тийм учраас иргэд та бүхэн энэ дээр бас анхаарал болгоомжтой байхыг онцгой анхааруулж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээлэл үзүүлье. Өнөөдөр саршны баяр утахгүй болох гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хамтран иргэддээ дараах хэвлэлийн байгуурлаар мэдээлэл өглөө. Тодорхойлбол саршны баярын өдрүүдэд Тархуул аймгийн нутаг дэвсгэрт 2-оос 5 градусын дулаан, цаг агаар тогтун байх төлөвтэй байна. Энэ жил нуур голын мөсний зузаан олон жилийн дунджаас даруй нэмгэн байгаа учраас гол нуур мөсөн дээр зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн саршны баяраар шаардлагагүй тохиолдолд бага насны нэраа олон хүлийн газар авч явахгүй байхыг эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн төвөөс зөвлөлөө. За сар шинийн өдрүүдэд цаг агаарын өртөлсөн төлөвлөмөдөд та бүхэнд танилцуулъя. За 26-27 оны өдрүүдэд агаарын температур маань нэлээд огцом дулаарч өдөртөө нэмэх градус руу орж өдөртөө 2-оос 5 градус хүртэл дулаарч байгаа. 27-ны өдөр бол бүр 5 градус хүртэл огцом дулаарч байгаа учраас нэлээд хайлах төлөвтэй байгаа. За шөнийн температурын үед нэг шөндөө 10-аас 15 градус байгаа 22 хоногтой. За цаашдаа болохоор 5 хоногтой өдөртөө 3-аас 8 градус хүйтэн шөндөө 15-аас 20 градус хүйтэн байх төлөвтэй байна. За сар шинийн өдрүүдэд ер нь салхи шуурга багтаа цаг агаарын үзэгдэлгүй юм цаг агаар тогтун 50 дулаахан өдрүүд байх нэ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За байнгын ажиглалт судалгаатай голуудын мөсний зузаан үзэгдлийн мэдээг та бүхэндээ танилцуулъя. Уламжлалт цагаан сарын баяр үргэлжлэх учраас за энэ хугацаанд ард иргэдийн маань хөдөлгөөн нэмэгддэг. За тэгэхээр зэрэг манай ард иргэд маань гарам гарцгүй, баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг нэгдүгээрт анхааруулж байна. За хоёрдугаарт бол энэ жил бол голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-аас 14 см-ийн нэмгэн байна. За одоо ингээд цаг агаар ойрын өдрүүдэд огцом дулаарх агаарын хэв нэмэгдэх учраас голуудын мөс нэмгэрнэ. Тийм учраас ард иргэд маань нэгдүгээрт баталгаагүй зам гүүрээр зарчмааргүй байна. Хоёрдугаарт мөсөн дээгүүр зорчих, тээвэр хийхгүй байхыг ард иргэдээс онцгойлон анхааруулж байна. Сар шинийн баяр амралтын өдрүүдээр яаралтай түргэн тусламжийн тасаг болон гэмтлийн тасаг, хүүхдийн тасгуудын ачаал жирийн үеийнхээс 3-аас 4 дахин нэмэгддэг. За ийм учраас иргэд та бүхэн сар шинийн баярын өдрүүдээр шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байхыг зөвлөж байна. Мөн амны алдаа тогтмол зүүж гарын ариун цэврийг сахихаас гадна баяр амралтын үеэр хоолны орлогын тохиолдол мөн ихсдэг учраас хоол хүнсний бүтээгдэхүүнээ зөв зохистой боловсруулж хадгалж хэрэглэхийг мөн уриалж байна. За өнөөдрийн байдлаар бол нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 58 хүүхэд хэвтэж эмчлүүлж байгаас 48 тохиолдол буюу 85% нь
томоо төстэй хүчний шалтгаантай хэвтэ эмчлүүлж байна. За эдгээр ачаал нь яг ийм баяр амралтын өдрүүдийн дараагаар 3-аас 4 дахин нэмэгддэг. Ийм учраас иргэд та бүхэн өөрөө тасалгаа болон гэр орноо агааржуулж, дархлаагаа дэмжиж, эрүүл зөв хооллож, олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байхыг уриалж байна. За улсын хэмжээнд бол зөөвөрлөгдөн батлагдсан Улаанбурхны 4 тохиолдол батлагдсан. За эдгээр тохиолдлуудын ойрын хавьтал бол олон байгаа гэсэн мэдээллийг өгж байгаа. За эдгээр ойрын хавьталтай холбоотойгоор Тархуул аймгийн хэмжээнд бол 13 ойрын хавьтлаар бүртгэгдсэн байна. За эдгээр 13-ны өрх болон сумын эрүүл мэндийн төвтэйг хамтран голомтын шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж 72 цагийн дотор дархлаажуулах үйл ажиллагаа явагдаад өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хяналтанд байна. За тэгээ Улаанбурхан өвчин нь бол вирусээр халдварлагддаг. Халдварлалтын индекс нь 95-аас 98% буюу маш өндөр вирусээр халдварладаг вирус учраас иргэд та бүхэн товлын дархлаажуулалтанд хамрагдах болоогүй насны үрэг байгаа бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг уриалж байна. Мөн баяр амралтын үеэр бага насны хүүхдийг үнсэхгүй тэгээд хоол хүнсний хэрэгслийг нэгээс нөгөөд дамжуулан хэрэглэхгүй байхыг мөн уриалж байна. Дархан Улаанбгийн эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн төвөөс сар шны баяраар шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдээ олон хүлийн газраар авч явахгүй байхыг анхааруулж байна. Мөн Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан буюу менингокок өвчний 4 тохиолдол бүртгэгдэн харин Дархан Улаанбагт 13 хүн ойрын хавьтлаар бүртгэгдсэн учраас зохиг арга хэмжээг авсан хэдий ч иргэдийг өндөр халдварлах чадвартай энэхүү вирусээс урьдсан сэргийлэхийг зөвлөлөө. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээлэл үзүүлье. Төвийн бүсийн нийтдээ 3 аймгийн 27 сум суурин газарт 60 орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаа ажилдаг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани жуулбар уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн энэ жилээ 60 жилийн нэрэмжит болж байгаагаараа онцлогтой байлаа. Ингээд тэмцээний хаалтын үйл ажиллагаанаас бэлтгэсэн сурвалжлагыг үзүүлэх болно. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани үүсэн байгуулагдсны түүхтэй 60 жилийн ой, Сүхбаатар салбарын 60 жилийн ой нэрэмжит Спортын наадам 2025 амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдэд тодрууллаа. Жуулбар уламжлалт болон зохиогддог энэхүү спортын наадам энэ жил 2 дугаар сарын 20-оос 23-ны хооронд 4 өдрийн турш бильярд, шатар, ширээний теннис, дартас, олос таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр хурд түүж авах самбаагаад ажиллан нөхөрсгөөр өрсөлдөн амжилттай өндөрлөө. Энэхүү спортын наадамд Сүхбаатар, Зүүн хараа, Жаргаланд хөтөс салбарууд болон нийтдээ 11 нэгжийн 200 гаруй баг тамирчид оролцсон юм а. Өнгөрсөн хагас 100 жилийн түүхэнд тус байгууллагаас олон спортын алдархнууд түрэн гарсан бөгөөд одоогийн байдлаар ширээний теннис, шатар, сагсан бөмбөг, волейболын спортын төрлүүдээр спортын мастерууд ажиллаж хөдөлмөрлөлийн хажуугаар олон улсын чанартай тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Багийн нийлбэр дүнг медалийн чанараар дүгнсэн бөгөөд цомын эзэн буюу 1-р байрын эзэн хамт олноор захиргааны баг 3 алт, 1 хүрэл медаль, 2-р байранд оюун дэлгэр дарахтай ашиглалт засварын албаны баг 2 алт, 1 хүрэл медаль, 1 тусгай байр, харин 3-р байрын эзнэр инх хамгаалан дарахтай зүүн хараа салбарын баг 2 алт, 1 хүрэл медаль авснаар тус тодроод байна. За энэ тэмцээн бол одоо Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани 60 жилийн хасуу компани хөгжсөний 35 жилийн хүрээнд хийгдэж байгаа. Одоо нэр төрлийн тэмцээний үйл ажиллагаа өнөөдөр хаагдж байна. За та бүхэндээ бас нэг баяртай мэдээ дуулгая. Өнгөрсөн 4 өдөр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани Монгол улсад ухаалаг доодор үйлдвэрлэх одоо анхны зөвшөөрлийг авсан Монгол улстай. Дижитал станцаа бас ашиглан оруулаа. Ухаалаг дижитал станцаа ашиглан оруулна. Ингээд 60 жилийн он арга хэмжээнд хийгдэж байгаа энэ тэмцээн амжилттай явагдуулснаа. Ингээд тамирчидтай болон одоо хөгжөөн дэмжигчтэй нийт компанийн хамт олонд хамгийн сайхан бүхнийг хүсье. Ажилд нь маш их өндөрөөс өндөр амжилт хүсье. Ингээд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хамт олондоо баярлалаа. Өнөөдөр ингээд цом авсандаа баяртай байна. Өнөөдөр миний дартс, теннис, гэсэн төрөл дээр ингээд аваргын алтан медаль авлаа. Тэгээ нийлбэр дүнгээр захиргаа удирдлагын хэлсэн маань ингээд цом авсандаа ингээд баяртай байна. Эрчим хүчний салбар бол ингээд бэлчгэрлийг түгээдэгт бол үнэхээр баяртай. Тэгээд нийт хамт олондоо ингээд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ үүсч өгсөн ингээд 60 жилийн баярын мэндийг хүргэж байна. За намайг Баасанболд өгтөөс Оронзон болд гэдэг. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид 2017 онд ажилд орсон. Тэгээ сагсны шилдэг тоглогч болсонтой
маш их баяртай байна. Би компанийн ашиглалт засварын албаныхан засварын монитор ажиллаараа багтдаг дөө. Өнөөдөр сэтгэл айгүй өндөр байна. Би 100 салбарт ороод удааг байгаа. Тэгээд өнөөдөр ингээд ийм амжилт үзүүлээд ингээд явсандаа маш их баяртай байна. Багралтай айлгүй яг би өмнө Улаанбаатар цэглэгаанд өгөөд ажиллаж байгаад наашгаа шилжиж ирсэн. Тэгээ хамт олон уур амьсгал бүх юмар айгүй мундаг байгуулга. Тэгээд тэргээр айгүй багтдаг. Тус компани түүхтэй 60 жилийн байгаа тохиолдуулан шилжиж явах цомоо үрд хадгалан үлдээхээр болсон нь спорт наадмын онцлог нэгэн үйл явдал байлаа. Мөн нэмж сонирдуулахад шин залуу тамирчид олноор оролцож, жил бүрээ тамирчдын ур чадвар, чанар чансаа сайжирч байгааг тэмцээний шүүгчид онцлсан юм а. Хөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дархан захын орох гарах хэсэг буюу цуураа цай 3 төвийн 2 давхурт дархан үйлдвэрлэв дэлгүүрт саршины баяртай холбоотой бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүн болон эрэгтэй хэмэгтэй үндэсний дээл хувцсууд өргөн сонголттой худалдаалагдж байна. Манай дэлгүүр дархан захын орох гарахын цуураа цай 3 дархан үйлдвэрлэв дэлгүүрээс өнөөдрийн цагаан сарын өргөтгсөн худалдаа бэлэг дурсгал аяг тавг тэгээд энэ жил бүр манай дархан үйлдвэр дэлгүүртэй хамтран ажилладаг дархандаа үйлдвэрлэдэг дээлнүүд байгаа хосоороо 500 мянга гэж байгаа. Тэгээд цагаан сарын баярын өдрүүдэд 3 өдрийн хямдралаар бид нар хос дээл авах юм бол 10% хямдралтайгаар борлуулахаар бэлдсэн байгаа. Мөн бас нөгөө дээлний бүснүүд бас байгаа манай дээр тэнд 40 мянга гээд өнгөнгийн сонголттойгоор худалдаалж байгаа шүү. За тэгээд энэ нэг доороос одоо нөгөө аяг тавгийн хямдралтай үнээр авах юм бол манай дээр бол хамгийн хямдханаар ингээд 1500 төгрөгөөр ингээд ширхэг бүрийг худалдаалж байгаа. Аяг тавг тэгээд жижиг буусны дийснүүд, халбах сэрээ 1000 төгрөг, халуун савнууд нь 2 литртэй нь 20 мянга, 3 литртэй нь 25 мянга. Тэгээ энэ жил бас хөөрхөн юм төмөр халуун савнууд байгаа. Литр 600 г-тай 28 мянган төгрөг, мөн литр 300 г-тай 25 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Хамгийн хямдар шүү. За бэлгэний бараа бас мөн манайх одоо ширхэг бүрэн бөөний үнээр худалдаалгахаар бэлдсэн байгаа. Энэ ус буслах гэхэд л 20 мянган төгрөгөөр өвлийн хавар намар өмсөх охтуудад өмсөхөөрхөн тохиромжтой дерконууд нь ихэд 10 мянгад 3 ширхгээр байгаа. Халуунаа барьдаг энэ 2 аягтай запастай энэ усны савнд болохоор 12 мянган төгрөгөөр бөөний үнээр байгаа. Мөн эрэгтэй хүмүүст гарын бэлгэнд сар шинээр хүрийн хөөхөн хайрцагтай энэ арьсан тилийн 6 мянган төгрөг. Тийм даавн хоньны энэ 70% хоньны ноосон энэ оймснууд нь 1000 төгрөгөөр ширхэг бүрийн үнээр нь мөн эрэгтэй эмэгтэй энэ даавн подолкнууд нь 6 мянган төгрөгөөр байгаа. Гашмерэн ороолт нь бас 6 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Ийм 3 багцтай даавн хүүхдийн оймснууд нь болохоор нэг хайрцагтаа 3500 төгрөгөөр дотроо 3 ширхэгтэй. Мөн энэ цагаан сарын өргөтгсөн худалдаанд биднээс айл бүр өнгө орохын тулд дэвсгэр даавгаа сольдог учраас 2 хүний 4 хос дэвсгэр даав нь 25 мянган төгрөг, нэг хүнийх нь 20 мянган төгрөгөөр худалдаалахаар бэлдсэн байгаа. Мөн энэ ялах яраа цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй 3500 төгрөгөөр ийм цэвэр даавн подвалкнууд байгаа. Хавар намрын куртк нь 12 мянган төгрөгөөр байгаа. Тэгээд даавн цамцад мөн ийм гүзэн дотортой ийм хөөрхөн даавн одоо энэ хавар намрын цаг цэцэрлэг төмсүүлэхээр ийм цамцнууд нь 8 төгрөг болон 6 мянган төгрөгөөр 2 төрлөөр байгаа даавн цамцнууд. Тэгээ бас 6 мянган төгрөгний ийм цэвэр даавн подвалк бас байгаа шүү. За мөн манайх ийм даавн ийм хүүхдийн бөөсөрдгүү, будаг гардгүү даавн цэцэрлэгийн өмднүүд манайх бол байнга 5000 төгрөгөөр дэлгүүр дээр худалдаалж байгаа. Хаяга дахиад нэг явуулчих. Манайх дархан захын орох гарах цуураа цай 3-ийн дархан үйлдвэрлэв дэлгүүр байгаа шүү. 2 давхар саарл барилга байгаа. Буян захын үүдэн дээр. Мөн манайхын дархан үйлдвэрлэв дэлгүүр маань сар шинд ширээний ууцны цар айл бүрт өнгө оруулах гээд ингээд цар эдээний цар ууцны цар нь жижиг багц нь 175 мянган төгрөг. Дундын энэ 8 тахилтай энэ жоохон том нь болохоор 216 мянган төгрөгөөр арай дархандаа энэ төмөр сайтай энэ цараа хамгийн хямдар худалдаалж байгаа шүү.
За мөн тэгээд дархан дээлнүүдээ нэг явуулчих. Дээлнүүд нь өнгөний сонголт нь энэ жилийн трендүүд гоё юм хосоор нь ингээд манайх 10% хямдралтайгаар бэлтгэсэн байгаа шүү. Та бүхэн бас өнгөний сонголт, загвар, арзмарын сонголттой байгаа дээр ирээд манайхаар өөрчлөлөөрэй. За. Мөн энэ нөгөө эсхий одоо гар урлал дарханд үйлдвэрлэх жижиг дундын үйлдвэрлэлийн маань компани одоо манайхын нөгөө эсхий таавчнуудыг 25,000, 15,000 цэцэрлэгийн арзмаарууд хамгийн хямдар худалдаж байгаа шүү. Мөн энэ нөгөө том эсхий таавчнууд нь болохоор 37,000, 35-аас 41 арзмаар хүртэл манай дээр байгаа. Дарханд үйлдвэрлэлийн нөгөө хүннүү мөр компани Аянчин, Тайг, D61 Timberland гэсэн загварууд нь бүгд 220,000 төгрөгөөр худалдаалж байгаа. Одоогор бол арзмарын сонголттой байгаа. Тэгээд ийшилх юм бол одоо нөгөө давсан идэл, цэцэг, бэлэг дурсгал гэх мэтчлэн ийм юмнууд бас байгаа шүү. Тэгээд арьсан цүнхнүүд бас байгаа. Арьсан цүнхнүүд нь манайх бол одоо 85,000-аар зардаг байсан цүнхээ 65,000 гэнтэр болгоод хямдрал зарласан байгаа. За мөн цагаан сарын өргөтгсөн худалдаанд бид нар бас юм хөөргнүүд байгаа шүү. Хөөргнүүд маань хувь хөөрөг, хаш хөөрөг гээд 20, 15, 60, 35 гэсэн өмнөний сонголттойгоор өөр загвар хийцээсээ шалтгаалаад өөр өнгөөр худалдаалж байгаа. За мөн манайх ингээд дархан төлдөр дэлгүүртэйгээ байнга хамтарч ажилладаг. Энэ жилийн богино загвартай цамцнууд маань 85,000 төгрөгөөр худалдаалж байгаа. Одоо хөнгө арзмарын сонголт тун бага үлдсэн учраас бид нар 10% хямдрал зарласан байгаа шүү. Мөн нөгөө дархан төлөвлөлийн дэлгүүртэйгээ жил бүр хамтарч ажилладаг энэ оюутны бүтээлүүд маань энэ хантазнууд маань 30,000 төгрөгөөр ингээ хоёр талаараа өмсдөг. Хөөрхийн жижигхэн юм хүүхдүүдийн хантааз нь 30,000 төгрөгөөр худалдаалж байгаа шүү. Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. Мөн энэ жилийн тренд болсон энэ материал загвар хийц сайтай энэ хантаазаа бол бид нэр ингээд оюутнуудыгаа дэмжиж бас 50,000 төгрөгөөр худалдаалж байгаа. Одоо ингээд хэдхэн ширхэг үлдсэн байгаа учраас та бүхэн яарч ирээд манайхаар үйлчлүүлээрэй. За манай дэлгүүр маань дархан захын орох гарахын цуураа цаг 3, 2 давхар барилга байгаа. Дархан үйлдвэрлэгээ дэлгүүр байгаа. Манай дэлгүүр маань нэг давхартай хүүхдийн хувцас нь том үний эмэгтэй хувцсыг бөөний үнээр худалдаалдаг байгаа. Ширхэг бүрийн оймс, төрсик, хүүхдийн өмд, подволк, цамц гэл мак ер нь тэгээд унтлагын хувцас гээд том үний бүх барааг өдөр тутмын хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүд бүгдийг бөөний үнээр худалдаалдаг байгаа. Энэ одоо өмд маань гэхэд цэцэрлэгийн хүүхдийн өмднүүд маань даав өмднүүд бөөсөрч будаг гаргадгүй өмднүүд маань 5,000 төгрөгөөр байнга худалдаалдаг байгаа манайх. Эрэгтэй эмэгтэй Zara джинс өмднүүдийг манайх бас 45,000 төгрөгөөр дархандаа хамгийн хямдар худалдаалж байгаа шүү. За та бүхэн манай дэлгүүрээр өргөнөөр үйлчлүүлээрээ сар шинийхэн 3 өдөрт бид нар бүгд хямдралтай бараа бүтээгдэхүүнээр бэлтгэсэн байгаа. Дархан захын цуураа цай 3-ын 1-2 давхарт бид бүхэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэсэн байна. Манайхаар ирж өргөнөөр үйлчлүүлээрээ. Хөлбөрийн дараагийн мэдээ Япон чанар хямдар үн өргөн сонголт Daiso сүлжээ дэлгүүр Дархан хотод албан ёсоор үүд хаалгаа нэгэд байна. Дахинчууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийд алдартай Арлын Япон улсын Daiso брэнд албан ёсоор салбар дэлгүүрээ Дархан хотын Гранд Яг зочид дуудлын нэг давхарт нэгэд байна. Ингээд үзэгч та бүхэндээ дэлгүүртээ орж танилццгаая.
Ардын Япон улсын Daiso брендийн дархан дахь салбарын тухайд инхүү 100 гаруй метр квадрат маш том талбайд та бүхэндээ 3000 гаруй нэр төрлийн 38 мянган ширхэг бараа бүтээгдэхүүнийг ойртуулсан байна. За дэлхийд номер 1 сүлжээ дэлгүүрийн тухайд Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотод 15 салбартай бол инхүү орон нутаг дахь 2 дахь салбар нь дархан хотод албан ёсоор нээлттэй байсан байна. За өмнө нь бол Эрдэнэ хотод салбартай байсан бол инхүү дархан хотод салбартай болсноор за Монгол улсын 2 дахь 3 дахь том хотуудад Daiso бүтээгдэхүүний инхүү ойртуулж байна. За ер нь бол Daiso дэлгүүрийн ихэнх бараа бүтээгдэхүүнүүд 60000 төгрөгөөс 30,000 төгрөгийн хооронд зарагддаг байгаа. За харин нийт бараа бүтээгдэхүүний дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь 6,000 төгрөгийн үн өртөгтэй байгааг та бүхэндээ дуулахад таатай байна. За Daiso дэлгүүрийн тухайд та бүхэндээ нийтдээ 9 категори бүхий нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсаас ойртуулсан байна. За эдгээрийг дурдах юм бол гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, бичиг хэрэг, хүүхдийн тоглоом, хувцас хэрэглэл, Японы хүнсний бүтээгдэхүүнүүд, за галтгооны хэрэгслүүд, аяны тасаг, багаж электроникс гэсэн нийтдээ 9 төрлийн категорийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсаас дарханчуудтай инхүү ойртуулсан байна. Daiso дархан салбар дэлгүүр нь дарханчуудтай зориулаад дэлгүүрийнхаа нээлтийн урамшуулал болгож таны худалдаа авалтын нийт үнийн дүнгээс 15%-ийг нь хөнгөлж байгаа мэнэ. За эхний 2-3 өдөр буюу 2 дугаар сарын 26-ны дуустал буюу маргааш орой хүртэл энэхүү 15%-ийн хямдралтай урамшуулалтай худалдаа нь үргэлжилж байгаа юм байна. За туу удахгүй сар шинийн байр болох гэж байгаа болохоор үзэгч та бүхэндээ зарим нэгэн онцлог бараануудыг илүү дэлгэрэнгүй танилцуулъя. Жишээлбэл энд сонгон сармис сэрчигч харагдаж байна. Япон чанарын ийм сайхан одоо сонгон сармис сэрчигчээ ердөө 7999 төгрөгөөр Daiso дархан салбар дэлгүүрээс авах боломжтой. Дээрээс нь ногоо эрчигч байна. Энэ ногоо эрчигч ердөө 19999 төгрөг байна. За мөн бас ногоо угаагч өөрөөсөө ингэж эргүүлэхдээ усын ингэ шүүчдэг ногоо угаагч ердөө 11999 төгрөгөөр зарагдаж байна. За одоо та бүхэндээ 9 категорид гэсэн шүү дээ. Тэгвэл галтгооны хэсгээс нь мэдээллийг үзүүлье. За энд бол маш гоёмсог ийм солонгорсон өнгө хэв загвартай ийм гоё шилээ стаканууд өрдөө 7000 төгрөгөөр зарагдаж байна. Нэлээд олон төрлийн сонголттой байна. Та бүхэн өөрсдөө үнийх нь одоо мэдээллүүдийг хараад худалдаа авалт хийгээрэй. За ер нь бол ийм гоё пластнууд байна, дарсны хундагнууд байна. За ийм гоё маш зузаан материалтай ийм шилэн стаканууд дээрээс нь жимс усаа хийгээд тавьчаар таглаатай юм гошилэн савнуудаас харагдаж байна. За энэ бас нэг онцлох гэж байгаа зүйл нь юу вэ гэхлээр ердөө 9999 төгрөгөөр та бүхэн Япон чанарын маш сайн чанарын юм зузаан шилэн материалтай. За энэ нь бүр дээрээс нь dishwasher-т хийчих болдог. За microwave буюу богино долгооны 100-нд хийчих болдог. За oven буюу шарах шүүгэнд хийчих болдог. Ийм гоё сайн чанарын одоо шилэн савнууд байна. Ердөө 9999 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. За хэд хэдэн төрлийн ийм хэлбэр хэмжээний сонголттой арай илүү өргөн том нь болохоор 11999 төгрөгийн сонголттой байна. За энэ мөн адил юм овнд хийчих болдог, микровейвд хийчих болдог байх нь. За одоо бас энэ сар шинийн баяр болж байгаа нэлээд гоё төмсний салаатаа, ногооны салаатаа хаана хийх вэ гэж одоо сав хайж байгаа бол энэ маш сайн чанарын Япон чанарын 13999 төгрөгийн ийм гоё шилэн салаат одоо жимс ногоогоо хийчих боломжтой савнууд 2 төрлийн сонголттой. За арай илүү том буюу 3.3 литрийн бах дамжтай 21999 төгрөгөөр зарагдаж байна. Нилээн хүнд юм маш чанартай, нилээн зузаан материалтай Япон чанарыг одоо эрхмэлсэн галтгооны хэрэгслүүдэд та бүхэн Daiso дархан салбар дэлгүүрээсээ балзаагаарай. За энэ хэсэг болохоор илүү эрчүүдэд зориулсан хэсэг гэдээ бас ойлгочих болно. За энд бол ийм гоё багажны комнууд байна. Япон чанарын маш сайн чанартай багажны комнууд ерөөсөө 9999 төгрөг, 11999 төгрөг, 7999 төгрөгийн ийм сонголттой маш боломжийн үнээр худалдаалагдаж байгаа юм. За тэгээд цагаан сарын баяраар эрчүүдтэй гарын цайлгах зүйл олддгоо бол та бүхэн Daiso дархан салбар дэлгүүр дээр ирээд эрчүүдийнхаа өдөр тутмын хэрэглээнд тохирсон багаж хэрэгслүүдийг худалдаа аваарай. За энэ бас хүн болгонд хэрэгцээтэй буюу автомашины салон дээр утас тогтоогч ердөө 11999 төгрөгөөр байна. За selfie light ердөө 9999 төгрөг. За ийм гоё чихвч ердөө 19999 төгрөгөөр энд Daiso дархан салбар дэлгүүрт зарагдаж байгаа юм байна.
Одоо та бүхэндээ гэр ахуй хэсгээс нь мэдээлэл үзүүлээ. За энэ маш гой олон төрлийн жаазнууд байна. За бүр жижигхэн хэмжээтэй жаазнаас гадна илүү том хэмжээтэй буюу за А3-ын хэмжээтэй маш том жаазнууд ерөөсөө өргөн сонголттой байна. Тэгээд гадуур хүрээ нь бол ийм мөнгөлөг, алтлаг, модон, цагаан хар, за эсвэл ийм одоо хүрээгүйгээд минимал загварын маш гой Япон чанарын энэхүү жаазнууд ердөө 7990 төгрөгөөр зарагдчихж байгаа юм байна. За энд бас жаазны хэсэг төрлөөд байна. За энэ болохоор Aroma Oil буюу ийм гоё ойлнууд бас энд ирсэн байна. Маш гоё үнэртэй хүнийг тайвшруулах үйлчилгээтэй лаан дээр бас тусаачдаг ийм гоё ойлнууд бас эндний өргөн сонголттой ирсэн байна. За олон ширхэгтэй лаанууд байна. За ийм хөөрхөн сувенирнууд өрдөө 7000 төгрөг 6000 төгрөгөөр зарагдаж байна. Гэх жишээтэй гэр ахуйн хэрэгслүүд танд Япон чанарыг эрэлхийлэх болно. За сая бид нар харуулсан багажнуудаа жишээлбэл эрчүүдд маань мэмх зэгцтэй хадгалах сав бос олдоод идэггүй багштай. Тэгвэл дархан дайсаа салбар дэлгүүрт 28999 13999 гэсэн сонголттойгоор том жижиг юм гоё багажны савнуудаас бас ирсэн байгаа юм байна. Дархан дайсаа салбар дэлгүүрт маш олон төрлийн уваагч чингэнүүд худалдаалагдж байгаа юм байна. За жишээлбэл энэ Япон улсад үйлдвэрлэгдсэн 2 төрлийн үнэртэй сарнайн цэцэгтэй огтой ийм гоё хувцас зайлагч шингэнүүд байгаа юм байна. За энэ болохоор ер нь ингээ уудцсан байгаа хүүхц мөөгөнцрийг маш сайн цэвэрлдэг ийм цацаж хэргэлдэг ийм гоё шингэн байна. За энэ болохоор байн дээр шаарлаж тогтсон толб удаан хугацаанд арилгаж чадаагүй толбнууд байдаг шүү дээ. За тэрийг бол маш сайн арилгадаг ийм байн угааг шингэн байгаа юм байна. За энэ болохоор та угаалгын машинаа өөрийг нь цэвэрлдэг буюу шингэн угаалгын машин цэвэрлэгч бодис бас байгаа юм байна. За дээрэс нь энэ болохоор бохрын хоолой цэвэрлэгч буюу бөглөрөл бөөгнөрсөн үсийг сайтар арилгадаг ийм шингэн байгаа маа. Өөртөө холоор агуулсан юм байна. За энэ болохоор 0 угаагч шингэн байна зориултын. За энэ болохоор байн угаагч, карант угаагч зориулсан шингэн байна. За энэ харагдаж байгаа шингэн болохоор ийм шарлаж тогтсон толб байдаг шүү дээ. Хэр баргийн одоо угаагч шингэнээр арилгадаг 0 дотор тогтсон байдгийг устай хэсгээр нь тогтсон байдаг. Тэр шингэнийг маш сайн арилгадаг ийм шингэн байгаа юм биш үү. За энэ болохоор 99.9% бактери устгагчтай 0 цэвэрлэгч мөн шингэн байгаа. За та бүхэн анзаарах юм бол энэ Япон улс өөрөө стандартыг маш сайн эрхэмлдэг болохоор дээрээ дандаа харааны бэрхшээлтэй иргэдтэй зориулсан юм одоо товгор юм тэмдэглэгээнүүдийг бас бүх бараа бүтээгдэхүүнүүд дээр ялангуяа ийм угааг шингэнүүд дээр цэвэрлэгч бодисууд дээр тавьж өгсөн байдгийг та бүхэн анхаараарай. За энэ болохоор ер нь бол одоо монголчууд билеснаа гэж олон жил ярьж хөвссөн. За хувцсны толб байрлагч, хувцс цайруулагч шингэн байгаа. За энэ бас өөр дээр харааны бэрхшээлтэй иргэдтэй зориулсан ийм тэмдэглэгээтэй байгаа юм байна. Та бүхэндээ Япон чанарыг дарханчуудад ойртуулсан Daiso дархан салбар дэлгүүрээс мэдээлэл хүргэсэндээ таатай байна. Daiso дархан салбар дэлгүүр Grand яг зочид дуудлын 1 давхарт Pizza Hut яг дэргэд байрлаж байгаа шүү. Хям дүүн өргөн сонголт амьдралыг амттай болгоно. Daiso-гоор ирж өөрчлөлөөрэй. Зөвхөн мэдээллийн хөтөлбөрөөр бизнес ээлжит мэдээлэлээрээ үргэлжлүүлэн хүргье. Эрхэм үзэгчдээ бүх бараагаа ердөө 3000 8000 төгрөг буюу бүгд найрамдахтад ард улсын үйлдвэрийн үнээр нь дарханчуудтай худалдаалдаг гэр ахуй Sky Home Shop дэлгүүр байршлаа өөрчилж шинэ байршилд та бүхэндээгээ худалдаа үйлчилгээгээр эхлэх бэлэн болжээ. За бид яг одоо дарханчуудын хэл заншснаар хуучин авто багцаалын ариун од буюу ягаан өнгөтэй сургуулийн барилгын 2 давхарт байрлалтай бүх бараа үйлдвэрийн үнээр дэлгүүр дээр ирсэн байна. За ингээд ямар бараа бүтээгдэхүүн сар шинийн баярыг ухтаад хямдралтай худалдаалагдж байгаа болон за шинэ одоо байршил дээр нь ямар бараа бүтээгдэхүүн байгааг та бүхэнд одоо танилцуулна. За бүх бараа 3000 8000 дэлгүүр та бүхний харж байгаачлан бүх төрлийн шаазан, керамик, аягнууд за тэгээд тавгнууд, цайны аягнууд, шилэн аяг тавгнуудыг маш олон төрлийн гэр ахуйн галтгоонд хэрэглэгддэг те. Ийм одоо аяг тавгнууд худалдаалагддаг. Тэгвэл сар шинийн баярт зориулаад та бүхэндээ бэлэг бариад 3000 төгрөгөөр худалдаалагддаг. Эдгээр бүх аяг тавгнуудаа ердөө 2000 төгрөг болгоо хямдралтай үнээр та бүхэндээ зарагдаж байна. Ер нь гадуур хизээч ийм аягнуудыг ер нь 2000 төгрөгөөр үйлдвэрийн үнээр бол хаанаас жоох боломжгүй ахаа гэж бодож байна. Тэгээд өнгө загварын за том жижиг гээд маш олон төрлийн сонголттой шүлний аягнууд байна. За 1 2 дугаар хоолны аяг тавгнууд гээд олон төрлийн сонголт та бүхний хүлээж байгаа. За дээрэс нь ингээд соусаа хийх боломжтой тий хоолны соусаа. За дээрэс нь илүү одоо хоолны панчан гэж ярьдаг тий хачруудаа тавихад боломжтой маш гоё сайн чанарын керамик шаазан эдгээр панчаны болон соусны тавгнууд ч гэсэн ердөө 2000 төгрөг буюу үйлдвэрийн үнээр та бүхэндээ сар шинийн баярын бэлэг болон худалдаалагдж байгаа юм байна. За ер нь бүх бараа 3000 8000 дэлгүүр та бүхэндээ бүгдийг нэг тороос
өргөн сонголт, хямд үн, чанартай бараг ойртуулдаг гэдгээр бол дархамжууд маань одоо хэдийнэ танигдсан. За өмнө нь бас Гранд яг зочдуудлын нэг давхар пиццатай хажууд байрладаг байсан бол энэ хүү байршлаа өөрчилж байгаа шүү гэдгийг та бүхэндээ дахин сануулъя. За хуучин автобагзаал Ариван од авто сургуулийн буюу ягаан өнгөтэй байрлал 2 давхар тийм хүн нүгэд ирсэн байгаа. Та бүхэн төв хаалгаар нь ороод дээшээ шатаар гараад 2 давхарт нь за ийм том талбайд та бүхэндээ бүх төрлийн баргаа өргөн сонголттой дэлгэн тавьсан байна. За ер нь бол ингээд саршны баяраар хүүхдүүдтэй юу өгөх үү? Ирсэн хүүхэд багчуудын гарыг цайлах уу гэж одоо хайдаг штэ тий. Гадуур янз бүрийн тоглоом хайхаар нэлээ өндөр үнэтэй байгаад байдаг штэ. Тэгвэл энэ хүүхдийн тоглоомнууд өрдөг бүгдээрээ ингээд нэгийн үн тусбар 800,000 төгрөг ба. За эрэгтэй хүүхдүүдэд зориулсан тоглоомууд байна. За энэ хөргө арай бага насны хүүхдүүдэд зориулсан гээд хөөрхөн модон эко өөрт нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй ийм хөөрхөн модон тоглоомнуудаас байна. Энийг хүүхдэд өгөхөд их зүгээр агаад бэлгэнд өгөхөдөө нэлээд олон төрлийн сонголт байгаа шүү. Та бүхэн өөрсдөө хараараа ингээ угсардаг багооны зам амтай ийм хөөрхөн тоглоомууд гээд эмэгтэй хүүхдүүдийн Барби, чихмэл тоглоомууд гээд энэ тоглоомны сонголт бол маш өргөн ариун байгаа юм билэ. Та бүхэн өөрсдөө ирж үзээд нүдэрээ хараа сонголтоо гэрээ. Жишээлбэл энэ одоо гадуур нэг 10,000-аар зарагддаг юм элсний хөөрхөн тоглоомууд ердөө 8,000 төгрөг. За энэ хөөрхөн сакс болов хөл бөмбөгийн бөмбөгнүүд ердөө ингээ нэг бүрийн үнэ 8,000 төгрөг байгаа шүү. Та бүхэн өөрсдөө ирээд сонголтоо гэрээ. За ингээд харж байгаа шлэг хүүхдийн тоглоомноос гадна та бүхэнд одоо ялангуяа манай эрчүүдэд зориулсан их ховор содон янз бүрийн бараа одоо багажнууд байдаг юм л да. За жишээлбэл энэ миний гарт байгаа энэ сет болохоор нэгийн үн ердөө 8,000 төгрөг. Тэгээ 2-3 төрлийн сонголттой. Жишээлбэл энд байгаа дотор нь юу байгаа вэ гэхлээр одоо тэлэгчтэй шөрөөвнүүд олон төрөлтэй байна. За 2 метрийн урттай метр байна. За ийм хөөрхөн аптекатагаа жижигхэн хэмжээний алхтайгаа ингээд ердөө 8,000 төгрөг шүү. Эрэгтэй хүнд бэлгийн төхөдийг зүгээр агаад хаач явсан эрэгтэй хүн чинь ер нь багаж одоо ийм хөө зүйл хэрэг болдог ш та машиндаа ичээд болж ин гэртээ тавьчихад болж ин ажил дээрээ тавьчихад болж ин 2 төрлийн аптекатагаа багц нь ердөө 8,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа шүү. За эдний дэлгүүрт бол яг ингээд өөрөө ирээд нүдэрээ хараад хайх юм бол ерөөсөө баг ингээд ийм бараа байдаг юм уу гэмээр олон сонирхолтой бараанууд байдгийг шүү. Та бүхэн эрчүүд мань ялангуяа энэ дэлгүүрт ирж үзэх юм бол танд хэрэгцээтэй таныг одоо янз бүрийн зүйл хийх хэд чи хэрэгцээтэй зүйлсүүд ингээд маш олон тоогоор сонголттойгоор худалдаалагддаг байгаа шүү. За ер нь бол нэлээд олон тоогоор зарагддаг аюул олон асуудаг бараануудын нэг бол энэ хаалган тогтоодог үлгүүр байгаамаа. Энэ үлгүүр ердөө 8,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За ингээд та ямар ч төрлийн хаалган дээрээ шууд тохоод хаанч хэрэглэх ашиглах боломжтой. Хаалган тогтоодог үлгүүр нэлээд чанарс материал сайтай зузаан ийм одоо материалтай маш чанартай үлгүүр ердөө 8,000 төгрөгөөр энэ дэлгүүрт зарагдаж байна. За ийшээгээ явах юм бол бидний дэлгүүрт ер нь галтгоонд хэрэглэгддэг хоол хийх дуртай хүмүүстэй зориулаад хэм эр сайтай заазуур утгнуудыг бас худалдаалдаг байгаа шүү. За энэ заазуур ер нь нэлээд зузаан материалтай маш эр сайтай заазуур ердөө 8,000 төгрөг байна. За энэ утгаа хайрцагтайг ийм гоё утга байна л да. За энэ утга ингээд ерөөсөө ингээд хайрцагтайгаа хүнд бэлгэлэхэд бас гоё юм байна. Ингээд ердөө 8,000 төгрөгөөр худалдаалагддаг байгаа шүү. Ингээ гаднаас нарахаар савх юм шиг байгаад яг ингээд дэлгэхээр энэ маань ингээд хоёр талдаа ийм одоо эртээ хоёр төрлийн хутга байгаа гэсэн. Хөдөө гадаа явах уу 100 цаг за ер нь заавал одоо уйлал харгалцахгүй те машин дотроо ч юм уу цүнх савндаа хийгээ явчихад одоо хараа ховилд нь хийгээд ингээд хачиж байгаа. Тэгэхээр ямар ч аюул ослол байхгүй ингээд ийм хөргөн авсаархан хутгаа та ердөө 8,000 төгрөгөөр аваарай. За мах захтай зорж ирчих гэж байгаа бол урдаа ийм эртний хамгаалттай ийм хөөрхөн заазуур ердөө 8,000 төгрөг байна. За ингээд энэ харагдаж байгаа төмпөн шангатай ийм керамик одоо хариулын тавгнууд, задар шанганууд одоо галтгоонд юу л хэрэг болдгийг одоо гамбан згэлтэй бүгдээрээ ердөө 8,000 төгрөг байгаа шүү. Та энэ дэлгүүрт орж ирээд нэг хидийн гэж үнийн асуух шаардлага байдаггүй. Ерөөсөө ингээд бүх бараа энэ л харагдаж байгаа 8,000 төгрөг л бичсэн байгаа бол энэ хэсгийн бараа 8,000 төгрөг. 3,000 төгрөг л бичсэн байгаа бол хэрэгсийн бараа бүгдээрээ л 3,000 төгрөгөө л гэсэн үг. За харин зарим хэсэг бараанууд яг арай өөрөөр үнэтэй цөөн хэсэг бараанууд бас байгаа шүү. За энэ доотлол бас их тэр болгон айлуудад байгаа дэдгүү ирнээсээ авчхад их хэрэгтэй зүйл гэж байдаг штэ. Энд ийм хөөрхөн подноснууд байдгийг. Подноснууд ийм хэтэ хээгүү, өнгөтэй өнгөө хоёр талтай ийм хөөрхөн бариултаа за юугаач хийж болно. Энэ одоо зөвхөн галтгоо биш гоо сайхны хэрэглэлээ хийжч болж гин. Татвар хувцснуудаа бас хийжч болж гин. Ийм хөөрхөн поднос савнууд бас их хэдний дөрвөн сонголттой байдгийг. За галтгоондоо ч хэрэглээд явчих боломжтой. Снэкуудаа хийжч болж штэ. За энэ болохоор яг одоо энэ цаг үед эрэлттэй байгаа бууз банш хүлдээх. Заавал бууз банш гэхгүй ер нь юм хөөрхөн подноснууд эдээд өрдөө 8,000 төгрөг худалдаалагддаг шүү. 2-3 төрлийн хэмжээтэй байна. Энэ нь илүү том буюу 50-ыг харьцан 35 см хэмжээтэй байгаа бол энэ болохоор 45-ыг харьцан 35 см хэмжээтэй гэдэг юм хоёр өөр төрлийн подноснууд байна. Ердөө 8,000 төгрөг.
За Sky Home гэр ахуйн дэлгүүрийн тухай та бүхэндээ сар шинийн удаах одоо бэлгээ юу гэж задлж байгаа вэ гэхээр энэ харагдаж байгаа дотроо 6 ширхэгтэй юм гоё хундагны стаканы комо ердөө нэг нь 2000 төгрөг буюу 12000 төгрөг болгоо хямдруулсан байгаа юм байна. За энд харагдаж байгаа стакан хундагнууд янз янзын хэв загвартай байна. Жишээлбэл энэ одоо цайны юм шиг одоо тий стаканыг та авлаа гэж бодоход 6 ширхгийн ердөө 12 буюу нэг нь 2000 төгрөгөөр авчиж байгаа юм. За илүү юм хээ угуулцтай сүүлийн үеийн ингээд чиг хандлага болоод байгаа стаканч байна. За бас ийм хөөрхөн илүү том багтаамжтай ийм хөөрхөн стаканч байна. За эсвэл ийм жуус мүс хийдэг ундаа уудаг ийм стакан байна. Ердөө 6 ширхэг нь 12000 төгрөг болоод хямдарсан байгаа гэсэн үг шүү. За энэ болохоор яг цагаан сарын баяраар их бас хүмүүс хайдаг зүйлийн нэг рүмк байгаа. Жижиг хэмжээтэй ийм хундагнууд ердөө 6 ширхгийг та 8000 төгрөгөөр авч байгаа гэсэн. За эдний төлхөөр та бүхэндээ хэлсэнчлэн маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байдгаа гэж ярьсан тий. За тэгвэл үүний нэг жишээ нь л да миний энэ хажууд бол нэраа хүүхдийг усанд оруулахыг зориултын байн багт шээ тий. Энэ байн ердөө 35000 төгрөгөөр зарагдаж байна. За энэ нь бол хүүхдээ та ингэж энэ дээрээ хөвтүүлчин энэ юм хөөрхөн зөөлөн юм гусуулгүй материалаар хийгдсэн байна. Энэ хоёр нь. За энд нь бас ингээ усны чийгмийг одоо тогтгүй хамгаалалтаа. За ингээд салгачих нэ. Хүүхдээ нэг 2 нас хүртэл ашиглачаар агаад 3 4 нас хүртэл ашиглачаар ингээд салгаа том байна та. Энийг нэраа үед нь хүүхдээ ингээд тавиад олон жил олон янзаар ашиглах боломжтой байна. Өртөө өнгөний сонголттой 35000 төгрөгөөр зарагдаж байна. За одоо яг үйл цаг үед биднэрт бас юм цасны хурц хэрэг болдог шүү дээ тий. Хамт олон байгууллага гадаах талбайгаа хашаа ороогоо цэвэрлээ, цасаа цэвэрлэхээр багаж олддог. Тэгвэл энэ юм яг цасан зориулагдсан ийм хөөрхөн цасны хурц өртөө 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нилийн бие сайтай ер нь бол ингээ барихад их гоё гарт дэвтэйхэн энэ хурцээ та ердөө 8000 төгрөгөөр базаагаарай. За бага насны хүүхэдтэй хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Эднийд ингээ 35000 төгрөггээд хүүхдийн ийм хөөрхөн олон төрлөөр ашиглах боломжтой хөтөвч ирсэн байна. За дээрээ ийм тагтай юм байна. За нэгдүгürt бол энэ дээдлийнхэн цагаан хэсгийг ингээ тэ угааж цэвэрлээд арчих боломжтой. Хоёрдугаарт яг хөө гэхлээр дээдлийн хэсгийг ингэж бариулаас нь салгаж аваад та гэртээ байгаа суултуур дээрээ тавиад хүүхдээ суултуураар ингээ бийцүүлэх боломжтой. Багаас нь бас суултуур дээр сууд сургана гэсэн үг шүү дээ. За суултуур дээрээ суухдаа доор нь энэ харагдаж байгаа доотлын их бие хэсгийг ингэж тавиад энэ арга хүүхдийн хүлний зураг багаз ингээд хөөрхөн суултуур дээр сууж ахтан доор нь ингээ хүлийн тавилж 50 болчих нь байна гэд. За тэгээд энийг ингээд салгаад тус нь угааж цэвэрлэх бүрэн боломжтой байна. Энэ ердөө 35000 төгрөгөөр зарагдчих байна. За бид та бүхэндээ бүгд найрамд багтад ард улсын үйлдвэр хийсэн шууд дархан хотод нийлүүлэгддэг буюу дунд нь ямар нэгэн нэмэн өртөг шингээгүй худалдаа эрхлэгчдээ одоо үн шингээгүй үнээр буюу ердөө 2000, 3000, 8000 төгрөгөөр бүх бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг энэхүү Sky Home Shop дэлгүүр одоо байршлаа өөрчилсөн тухайн мэдээллийг хүргэж байгаа та бүхэн бас өөрийнхөө эдийн засгийн тэмэлтийг үүсгээд өөртөө хэрэгцээтэй өдөр тутам хэрэглэдэг бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүнийг Sky Home Shop дэлгүүрээс базаагаарай гэж урьж байна. За бид та бүхэндээ хаягийг нь илүү тодорхой байдлаар танилцуулж байна. За бидний сая эсрэгт бол залуучууд театр харагдаж байна. Та бүхэн яг энэ парк таун нэгэ хажуутлын буюу яг энэ хуучин авто багцаалыг тойроод одоо тавьсан байгаа. Барилгын ажлаас хамгаалсан хашаа энэ хоёрын голын замаар туслах замаараа орж ирнэ гэсэн. За ингээд замаараа яваад зүүн гартлаа энд яг энэ Арвин од ХХК авто сургууль гэсэн бичгтээ хоёр дахь юм тод ягаан өнгөтэй барилга байгаа. За яг энэ Арвин од сургуулийн төв ингээд шилэн нүртэй хаалгаар нь ороод яг таны баруун гарталд бол шат харагдаж байгаа. Ингээд шатаараа та дэше өгсөд хоёр дахь хурд гарах юм бол бүх бараа 3000, 8000 Sky Home дэлгүүр та бүхнийг хүлээж байгаа шүү. Төвөмбөсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжид мягмар гарагийн дугаар үзэгч танд хүрлээ. Та бүхэнд өнөөдөр Төвөмбөсийн холбогдлоо мэдээллүүдээ таймлан үзүүлсэндээ таатай байна. Ингээд маргааш 19 цагаас иргэн уулзцай баяртай үзэгчтэй.